хурлын дарга эрхэм шүү дээ. Монгол Улсын их хурлын 2024 оны 21-р тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн өмчт компанийн цэцэрлэгийг сайжруулах зорилгыг тэргүүлэх чиглэл болгон тус хөтөлбөрийн 3.1.2-ын 4-т төрийн болон орон нутгийн өмчт компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийг багаар удирдуулж, нээлттэй хувьцаат компани болон үр ашиг, баялагийг тэгш хуваарлтыг нэмэгдүүлнэ гэж мөн хөтөлбөрийн 4.1-4-2-т төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчид аж ахуй нэгжийн улс төрөөс хараат ус нээлттэй ил тод зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлнэ гэж тус заасан. Дүүнчлэн Монгол Улсын их хурлын 21 оны 106 дугаар тогтоолын 1-р авсралтаар батлагдсан шин сэргэлтийн бодлогын 6-гийн 4-т төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж олон нийтийн шууд хяналтанд оруулах ажлыг зохион байгуулна гэж мөн заажээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2026 оны тоо мэдээлэлээс үзэхэд төрийн өмчид болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 100 гаруй байгаагаас төрийн өмчид үйлдвэрийн газар 18 байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар үүнээс 5 дахин их байгааг бас онцлон тэмдэглэе. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн удирдлагыг хэрэгжүүлэхэд үр ашиггүй зардал гарахгүй байх, мэргэжлийн байх, санхүүгийн төлөвлөгөөний дагуу ажиллах, хариуцлага эрх үүргийн хувьд бие даасан байх зарчмыг хангах нь чухал бөгөөд дээрх зарчим нь төрийн өмчийн үйлдвэрийн газарт үйлчлэх хэсэг нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүр иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33-ийн 1-р хэсэгт ашигын төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл компани хэлбэрээр байгуулна гэж заасан мөн төрийн тодорхой компаниуч хамааралтай тодорхой төр үйл ажиллагаа аж ахуй үйл ажиллагаа эрхлэхэж мөн хамааралтай зохицуулт байна. Гэтэл төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн зохион байгуулалт эрх зүйн хэлбэрийг иргэний хуулийг зөрчиж тогтоосон нь тухайн төрлийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд үйлчилж байгаа бусад эрх зүйн зохицуулалтуудад хийдэл үүсэх шалтгаан болж улмаар хуулийн хэрэгжилт янз бүрээр хэрэгжих, хууль текст бус үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу аж ахуйн шинжтэй үйл ажиллагааг явуулдаг аж ахуйн тооцоотой олон улсын төсвөө санхүүждэг төсөвт үйлдвэрийн газар хэлбэртэй хуулийн этгээдүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болсон нь хуулийн этгээдийн засаглал ойлгомжтой болох, төрийн болон орон нутгийн өмч үнгүүдэх, алдагдалт орох, төр болон орон нутагт үзэмжээр аж ахуй эрх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Ийм эдгээр үйлдвэрийн газрыг зохицуулах, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй баг цаг алдалгүй шийдвэрлэх буюу цаашид иргэний үйл болон олон улсын жишгт нийцүүлэн компанийн хэлбэр болон бусад хууль заасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Төсөлд эдгээр үйлдвэрийн газрыг ашигын төлөө хуулийн этгээд компани хэлбэрт оруулж цаашид үйлдвэрийн газрын статустай хуулийн этгээдийг шинээр байгуулахгүй байхад чиглэж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх үүргийн хувьд улс төрийн нөлөөсөөс ангид байх, хараат ус байх, үр ашигтай байх, хараат ус хөндлөнгийн хяналттай байх, компанийн үйл ажиллагаа ил дод байх, компани төр болон орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг хуульчлан бэхжүүлэх зүй ёсны шаардлагач биднэрт байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан хөгжлийн болгох төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримтын хэрэгжилтийг хангах, олон улсын жишг хандлагыг баримтлан компани сайн засаглалыг бүрдүүлэх шаардлагын үүднээс 91 оны 1-р сарын 4-ний өдөр баталсан бүгд найрамдах Монгол Улсын засгийн газарт эрх олох тухай хуулийн төслийг хүчингүй болох болон дагж мөрдөх журмын тухай хуулийг дагалдуулан боловсруулж хилцүүлж байна. Ийм хуулийн төслийн үзэл баримт буюу төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлах хуулийн төслийг хилцэж шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.